ажиллагаа явуулдаг урт насны их хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2015 онд байгуулагдсан газар тариалан жимсэгний ба цэвэр усны үйлдвэрлэл эрхэлдэг. Компаниг үүсгэн байгуулагчид 2014 оноос Монголын говьд ургадаг чонон хармаг жимсний талаар мэдээлэл цуглуулан антиоксидант идэвхий хувьд нэрс жимснээс 20 дахин өндөр бөгөөд залуужуулах, хөгшрөлтөө сэргийлэх үйлчлэгтэй гайхамшигт жимс мөн гэдгийг бүгд найрамдах Хятад ард улсын шинжлэх ухааны академиас тогтоосныг үндслэн энэхүү жимсээр хүний биед ашиг тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэх санааг анх олж 2016 оноос өөрийн орон нутагт ургадаг тус жимсний тархац нөөцийг тогтоолгож 10 га газрыг эзэмшлэр авч жимсийг хамгаалан хашаажуулж тармилжуулан услгаажуулахын зэрэгцээ төрөл бүрийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт судалгааны ажлуудыг хийсээр 2019 оноос үхрийн болон энгийн арцтай чонон хармгийн шүүс, хатаасан чонон хармаг зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2016 онд урт насны компани бол шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнтэй хамтран Баян хонгор аймгийн Баянлиг богд баацхан сумдуудын чонон хармгийн дархсны өөрийн судалгаа хийлгэхэд жилдээ агарын хуурай жингээр 15 тонн одоо хармаг жимсийг хураахад бол байгаль экосистем нөлөөгөө гэсэн ийм төвлөлт гарсан. Тэгээ энэ дээр үндэслээд ер нь Баян хонгор аймгийн говьёс бол энэ жимсийг олборлож болох юм байна. Энийг туршилт судалгаа хийж эдийн засгийн эрхтэнд оруулах болох юм байна гэсэн ийм санаа төрж тэгээ бид нар бол үндсэндээ 16, 17, 18 оноос хойш бол Говьалтай аймгийн Шарга сум, Баян хонгор аймгийн Баянлиг баацхан сумдуудаас бол жимсээ олборлож төвөр хийсэн янз бүрийн бүтээгдэхүүнийг туршилт судалгааны ажлуудыг хийгээд одоо бид хэн бол энэ 4 төрлийн ундааг 2023 оноос хийж Монголын зах зээл дээр нийлүүлж байна. 2021 онд оюуны өмчийн газраар баталгаажуулж шинэ бүтээлийн патент эзэмшигч болсон. 2018-аас 2023 онуудад Японы Tokyo Consulting Group 2022-нд бүгд найрамдах Солонгос улсын Mirai Food компанитай санамж бичиг зурж гэрээ байгуулан хамтран ажилласнаар бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба шинэ технологиг нутагшуулах ажилдаа ахиц гаргаж одоогоор дархлаа дэмжигч цус шингэлэг хорс хармагжуулах, сахарыг дарангуйлах, хавдраас сэргийлэх үйлчлэгээтэй 4 төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Солонгос технологиор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Чонон хармаг жимсээр төрөлдөр ундаа хийхээс гадна мөн хатаасан чонон хармаг жимсийг бол борлуулж байна. За чонон хармгийн ундааг бол бас зарим уулуурхайн компаниуд бол хорс хармагжуулах дархлаа дэмжих бүтээгдэхүүний чиглэлээр бас манайхаас судалдаа авч үйл ажиллагаанд хэрэгжилж байгаа. Одоо өөрийн гол түүхийд болох чонон хармаг жимсийг иргэдийн гар дээрээс судалж авдаг. За мэдээж судалж авсан жимсээ бол стандартын лавлгаа лабораториудад бол байнга тогтмол өгч хуурай жимсээ өгч шинжилж байгаа. Ямар ч хэлсэн манай гарч байгаа бүтээгдэхүүн бол стандартын шаардлага бүрэн хангаж улирал тутам бол одоо ундаагаар нь жимсээр нь байнга тогтмол аюулгүй үзүүлэлтүүдийг шинжилж байна. За зарим бүтээгдэхүүний химийн үзүүлэлтүүдийг бол бас жилд 1-2 удаа тогтмол шинжилүүлдэг. Гүний цэнгийг үсийг 40 м-ээс татаж 5 давхар шүүлтүүрээр шүүж, кварц цэнгэрлэр ариутхан өдөрт 10,000-аас 20,000 ширхэг цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат цэвэр усны үйлдвэрийг 2025 оны 1-р сард ашиглалтанд орууллаа. Манай бүтээгдэхүүн аймаг орон нутгийн худалдааны төвөд Улаанбаатар хотод E-Mart-ийн сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдж байна. Гоши брэнд нь 2021, 2023, 2024 онуудад орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарч, урт насны их компани нь 2024 оны инновац нэвтрүүлэгт шилдэг аж ахуйн нэгжээр тус тодорсон. Үйлдвэр маань одоо гожи гэдэг ус гаргаж байгаа. За энэ гожи гэдэг нь ямар ч үстэй гэхэлэр манай анхлан хийсэн чонон хармаг жимс маань олон улсын нэршил Black Goji Berry буюу гожи жимс гэсэн ийм олон улсын нэршилтэй. Тийм учраас энэ хармаг жимснийхээ брэндээр төшөглөөд ер нь бол Goji Mongolia гэсэн ийм брэндийг бий болгоё гэсэн үүднээс усаа бид нар бол Goji гэдэг нэр өгсөн юм аа. За цаашдаа бид Goji Mongolia гэсэн цогц брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготойгоор Баян хонгор аймагта үйл ажиллагаа явуулж эхлэх байна.